2012 оны улсын их хурлын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан иргэд өнөөдөр төрийн ордонд хуралдлаа. Улс төрийн намын тухай болон сонгуулийн тухай хуулийн төслийг тэд шүүмжилсэн. Мөн боловсруулсан хуулийн төслөө бие даагч гишүүдийн зөвлөлөөр дамжуулан улсын их хурлд өргөн барихаар тогтлоо. Улсын их хурл бие даан нэр дэвшихийн тулд тодорхой мөрийн хөтөлбөр хуулийн төслийг санал болгодог, үүнийг ажил болох ганц арга нь сонгогдох юм аа. Гэвч иргэдийн дэмжлэг авч чадаагүй гэдэг үндслээр амьдрал хэрэгцээтэй олон хуулийн төсөл санаачлагч дээрээ хадгалагдаж байгаа юм аа. Үүнийг ажил хэрэг болгохоор энэ өдрөөс эхлэн бие даагч гишүүд нэгдлээ. Хэсэг нөхөд сонгуульд оролцоод тэгээд нөгөө нэгдсэн бодлоготой байр суурьтай болно гэдэг бол их цаг хугацаа бардаг ийм ажил гэж би сонссон. Тийм учраас бол тодорхой хэмжээгээр улс төрийн намууд бол сонгуульд оролцох нь зайлшгүй. Бие даагч бол байх нь одоо үндсэн хуулийн эрх мөн. Тийм учраас бол бид бол тэр намын тухай хуулийн дээр анзаарах ёстой. Энэ намын тухай хууль гарч л таарна. Тийм учраас бид харин ямар хууль гаргуулах вэ гэдэг дээр л онцгой анхаарах хэрэгтэй. Сонгуулийн тухай хууль гарахтаа л гарна. Тийм учраас бас тэрэн дээр анхаарах хэрэгтэй. Одоо ингээд үндсэн хуулийг өөрчлөх тухай асуудал яриа л байна. Ингээд бидний чинь тодорхой асуудлуудаас хөндөрүүлж агаад энэ улс орны эдийн засаг инээ тэрэгээс хөндөрүүлж баахан хуулийн тойруулж бие даагчдыг одоо парламентын гадуур байгаа намуудыг хашгируулж агаад тэгээд нэг өдөр нэг баяраар нэг шинжлэлээр нэг сонин хууль гаргаад тавьчин заадуулж. Тийм учраас бид бол хамгийн түрүүнд энд гарах гэж байгаа хуулиуд дээр илүү анхааралтай, илүү оролцоотой байх ёстой гэж бодож байна. Өөрийнхөө явсан Назарбаев өнөөдөр зөвдөөд явж байна. Өөрийнхөө явсан Хятад өнөөдөр зөвдөө явж байна. Өөрийнхөө явсан Куб өнөөдөр зөвдөө явж байна. Кубыг хар хичнээн ядууч гэсэн эрүүл мэндийн системээр Латин Америкийг ноёрхож байна. Дэлхийд гайхуулж байна. Гэтэл дэлхийд гайхуулж байгаа Америк өнөөдөр мөнгөгүйгээс болоод хүн ам нь иргэд нь үхэж байна. Тэрийг ганцхан ил тод ярих тэр хэвлийн өргөчлөөнд байдаг ч гэсэн мөнгөөр бүгдийг боомлцсон учраас зөвхөн баячуудын улс төр яваад байгаа болохоос биш иргэдийн улс төр бидэнд нэвтэрч орж бидэнд одоо ойлгохдохгүй байгаа. Бидэнд ирээд байгаа манай мэдээллийн хэрэгслээр ирээд байгаа энэ мэдээлэл бол тэр боолчлогчдын мэдээлэл бидэнд ирэх учраас боолуудын мэдээлэл бидэнд ирэхгүй байна. 8-12 оны сонголт бие даан нэр дэвшижсэн улсуудтай бид уулзсан юм. За 8 онд бол нэг 70-аад хүн, сая 12 оны сонголт 20 гаруй хүн дэвшсэн байлээ. Тэгэхээр эдгээр хүмүүсүүд бас өөрийн гэсэн хөтөлбөртөө бас л одоо өөрийн гэсэн хуулийн төслийг толгойдоо бодож шинжил оролцсон улсууд дээ. Тэр агуулгаар нь бас тэднийхээ энэ бодол санаалаас хуваалцсан хамтарч ажиллая гэдэг агуулгаар бид уулзсан. Тодорхой хуулийн төслүүд бол хэлж байна. Ялангуяа манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны зүгээс хамтарч ажиллая гэдэг юм санал тавьсан. За тэдгээр хуулиуд дээр бас бид нэлээд ач холбогдол өгж энэ хуулийн төслөд өргөн барих гэсэн бодолтой байна. Мөн бусад бие даан нэр дэвшижсэн улсууд бол тодорхой хуулийн төслүүд хийсэн. Ялангуяа намын тухай, сонгуулийн тухай хуулиуд дээр бол өөр өөрсдийн гэсэн хуулийн төсөл байгаа. Энэ төслүүд дээр одоо бас нэгдсэн байр суурь хамтарч илэрхийлье гэдэг ийм тохиролцоонд бол хүрсэн байгаа. Бие даагч гишүүд бие даан нэр дэвшиж байсан иргэдийн уулзалтыг тогтмол зохион байгуулахар болж байна. Парламентын гаднуугаа улс төрчдийн үг үйлдэл, санал бодлыг ажил хэрэг болгох чиглэлд идэвхтэй ажиллана гэдгээ тэд амласан юм а.